За миний хувьд бол 7 хууль бол санаачилсан байгаа. Хамтран санаачилж 3 хууль бол батлагдсан. За уншаад нэрлвэл их хурлын чуулганы дэгийн тухай бол өөрчлөлт оруулах тухай. За их хурлын хяналтын шалгалтын тухай хууль. За их хурлын тухай хууль нөөтийн тухай хууль 10 болох төвшин гишүүнтэй хамтран санаачилж байгаа. Энэ бол арай батлагдаагүй хүлээлтийн түвшинд орсон байгаа. За ашигт малтмалыг энэ 7 хоногоос илзэж эхлэх юм шүү. За ашигт малтмалын чухал ашиг малтмалын төслийг дэмжих тухай хууль, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, за үндэсний баяр их баяр наадмын тухай хууль гэдэг ингээд 7 хуулийн дээр ерөнхийдөө хамтран санаачлагчаар оролцоод за ди парламент цэг хэмээн дээр яг өөрийн нэр дээрээ өөрийн санаачилсан хууль буюу бүгд найрамд Монгол ард улс засгийн эрх олгох тухай хуулийг хүчингү басан тооцох тухай хуулийг бол санаачлагчаар хүчингү болгохоор бол өгсөн байгаа. Тэгээд энэ нь болохоор засгийн газрын хэрэглэх газраас саналуудыг хүлээгээд хилцүүлэхэд бол бэлэн болсон. Энэ намар хилцээд яваасаа гэж бол хүсэж байгаа. Тэгэхээр энэ дээр байна. Дээрээс нь ажиллаж байгаа хараахан өргөн бариаг байгаа хуулийн төслүүд бол сонгуулийн тухай хууль дөнгөж сая манай намын дарга ирлээ. Дээрээс нь шагналын тухай хууль, за төрийн албаны ёс зүйн тухай хуультай холбоотой нэмэлт өөрчлөлтүүд дээр бол ажиллаад явж байгаа.